За өдрийн мэнд шүү манайх. Өдрийн мэнд. За энэ туулын урдны зам гээд нийслэлчүүд ингээд нэг урдны замтаа болох гэхээр одоо энэ жадлан эсэргүүцээд байгаа энэ олон трол айрам тийм үү. Одоо бүр сүүлдээ нь улсын их хурлын гишүүний одоо улсын их хурлын гишүүд гэдэг чи одоо энэ Монгол төрийн институцийн төрийн одоо том байгууллагын одоо улсын их хурлын гишүүний нэр зүүсэн ард түмний төлөөлөлд штэ. Үндэ даам гарцсан одоо ерөөсө хин нэгнийг зодож нүддэг, хин нэгнийг мөргөж унгаадаг, хин нэгнийг балбаж нүддэг ийм байж одоо ёс зүйн үүдэлтэй байж болохгүй. Та нар одоо бол ичээрээ та нар заяа ой. Улгаачуудаа заяа ой. Би удаа дараа хэлж байгаа шүү та нар нэрээ. Та нар одоо шинэ эмсэлчүүд, энэ эбичүүд та нар тийм үү? Энэ улсын хурлын гишүүний сэтгэл зүйсгсэн ард иргэдийн төлөөлөл ухаантай явж байгаа энэ новчнууд би таанд хэлчихье заяа. Та нар хийж шүү харин заяа. Та нар өдөр гудамжны одоо арх ууцсан агшилтуу та нар тийм биз дээ. Та нар хин нэг ингээд зодож нүдэж болдог. Хин нэгнийг одоо төрийн институцийн байгууллага, удирдлагын байгууллага буюу Монгол улсын төрийн үйл ажиллагаа тэнд явагдаж штэ. Тэрийг үл тоомсорлоод барьж ав зодоод мөргөө тонгороод хавсаж унгаагаад хий юм бэ та нар ой. Мос эмсэлчтэй ой. Энэ институшн гэдэг улсын хурлын гишүүн бол МСС компаниас угшилтай МСС компанид 15 жил захирал хийчихсэн ийм л улсууд өнөөдөр ингээд хурдны зам нийс Улаанбаатар хотын одоо хөгжил цэцгэлийг далсан зогсоохын төлөө бүр улаалцсан байгаа үстэй бүр улаарах цааш нэ хүн хэлээрээ мал хөлөөрөө хүн ярьж болно хэлж болно. За Нямбатар нийсэн загс юу Нямбатар айдсан бэ 0 орлоо. Окей. Одоо орж ирэх үгээд та нар юу ярих ч та нар хүчинтгч юм аа одоо. Нэг хитэн төлбөртэй хэдэн гөлгөнүүд гарч ирээд өдөр болгон 8-9 өдөр жагсаад байдаг. Тэгээ хажууд нь хэд мэдээллийн байгууллага би бол удаа дараа хэлж байгаа. Тэр рекордын миний сэтгүүлч гэдэг шүрээ гэдэг эмэгтэй бол яалчгүй захиалагтай сэтгүүл зүүн сайтай ямар ч арга байхгүй заяа. Огцрог амарган жагсаалыг бүрэн 17 хоног ажиллаа хийж байгаа юм шиг яг хажууд нь манж яг мөрөөрөө явж байгаа одоо надыг заяа. Одоо миний биеийг би төмөө олныхоо төлөө үндэсний баялагын сангийн хуулийн эрхийг шахаж шаардаа тийм үү. Хоо удаг ордоо авъя, цагаан сувраг ордоо авъя гэд ингээд жагсныхын төлөө намайг сошид маш олон хоног хэдэн 100 мянган дагчтай хэдэн 100 мянган байж хаягнаас хэдэн сая хүн намайг үзэж намайг адын шаар болгох зорилготойгоор гутаан доромжилсан. Өнөөдөр улсын их хурлын гишүүн гэдэг хүн бол ёс зүйтэй байх ёстой. Улсын их хурлын гишүүнхээр хин нэг зодож нүддэг, мөргөж ургаадаг, хавсарч ургаадаг, зогтдог, нүддэг. Тэгээд хууль үйлчилдэг үү? Тэгээд томордог. Зогчоо дараа нь яалчгүй миний буруу юм байна гэд та нар ямар даам юм бэ та нар ой. Мос эмсэлчтэй ой. Мос эмсэлсийн торол, эмсэлсийн угшилтай улсын их хурлын гишүүдээ. Та нар хий юм бэ та нар ой. Та нар улсын их хурлыг та нар хүнддэг, Монгол төрийг хүнддэг та нар заяа ой. Энэ бүр хэрэгс хэтэрчсэн үйлдэл өнөөдөр явагдлаа. Хэрэгс хэтэрчсэн. Ойлгож байна уу? Энэ нийс Улаанбаатар хотод хөгжиж болохгүй юм байна. Хөгжих гэхээр улсын их хурлын гишүүд буюу сэтгвтэй юм уу МСС хэдэн трол гөлгөнүүд орж ирээд томроод байдаг. Лодо самбо чи Монгол улсын төрийн талбайг чи урдаг. Чи Монгол улс хайргүй итгээд ойлгож байна уу? Монгол улсын төрийн талбай миний энэ тэргүүндээ залардгийг заяа новшоо. Хогийн улгаач минь ой. Та нар хий юм бэ та нар ой. Учир ерхий сайдаа одоо ингээ парламентад дөнгөж босож гин ийм ёс зүйн парламент гэж байдаг юм уу? Хин нэгнийг зодож нүддэг энэ танхаачууд хин нэгнийг балбаж нүддэг одоо бүр удаан цагаандаа гарсан шууд мөргөж зодоод дээлгээ зодоод 0 дөрхороо дарамтлаад энэ тэнд очихоор мөргөж унаад зодож нүдээд та нар хий юм бэ? Хий та нар ой. За манайха ширлдэг олоолоо болдё. Нохон гөлгөнүүд минь би хэлчихье. Та нар хинч биш шүү заяа. Та ялангуяа МСС-ийн хамаарал бүхий энэ улсын их хурлын сэтгэл зүйсийн гишүүдээ. Та нар битгий Монголын төрийг битгий доромжил. Заяа. Та нар өдөр Монгол улсын засгийн газрын гишүүдгээ та нар Монгол улсын биш хувийн аж ахуйн МСС-ийн улсын их хурлын гишүүд та нар биш новчнууд минь заяа ой. Гэхдээ одоо хэрэгс хэтэрчсэн.
Энэ зүгээр ерөөсө дээшлэлт энэ зүгээр бүлтгэлийн илүү давуу байдлаар одоо 38 30-ийнх нь одоо болоод 38 30-ийнх нь хоорондын маргалдааг таслан зогсогдоогүй гэж бодож байгаа. Энэ Монгол ардын намынхны харж байгаад ямар дураараа юм бэ та нар ч одоо ой. Гэхдээ та нар чи улсын хурлын гишүүд юм уу та нар годомжны залбингууд юм уу та нар ой. А? Та нар хин нэгнийг зодож нүдэж болдог, хин нэгнийг мөргөж унгаа зохиж болдог, гай тараа тэр хүн өхөл яах вэ? Дэлхийн нийтээр юм бодно шүү. Монголын парламентын гишүүд нь нэгийг зодож нүдээд мөргөж унгаа зохиод алдсан байлаа гэж ярина. Ичээч та нар ой. Та нар өнөөдөр үндэсний баялагын сангийн хууль шахаж шаардаад Монголын ард түмэн ногдлоо шиг авъя. Монголын ард түмэн МСС-с ухаан удаг ордоо авъя. Мак компаниас цагаан сувраг ордоо авъя гэд асар олон ордоо авъя гэж тэмцээгээ дуурахад та нар дуурд юм уу та нар хөөе. Та нар эцэс дуурдгүй л ахгүй юу ойлгож байна уу? Энэ туулын хурдын зам гэдэг хитэн олигархууд, хитэн баячууд эцэг их нь дандаа тийм нэг барилгын компанитай туулгын яг бургасан том хаус өчгсөн том барилга өрчгсөн олигархуудыг өмгөөрч хамгаалж байгаа усад тэнд жагсгаас та нар хөөе. Үнэн дураараа юм бэ одоо болооч ээ. Энэ хэрэгс хэтэрлээ шүү. Энэ байдалд амжирах юм бол Монгол улсад шудраг асгаж хаанч байхгүй шүү. Хин нэг жирийн иргэн хин нэг төрийн урдан дотор мөргөө зогчих юм бол баг шууд шорон шаа шүү нэрэ. Шууд шорон шаа нэр шүү. Одоо маань чиг иргэн очоод тэрийг хэлцүүлтнээрээ суудаг янз бүр болдог хин нэгний биеийг талчих юм бол баг л Монгол улсын хурлын гишүүний биеийг халдчихгүй биеийг халдлаа барьлаа. Шууд шорон. Тэгээ одоо эдгээр ч хүн зодож нүдээ танхаараад балмад зан гаргаад балмаж нүдээ тэгээ зүгээр уучлалгүйгаа болчт юм уу? Уучлаарай миний буруу гэд ингэ болчт юм уу? Юун дураараа юм бэ? Мосаар дураараа маар. Бяхлуунуудаа ой. Тэр одоо самбуу мамбогийн том байгааг харж байна ой. Юу даваа талаа чи нэг хүн амтандаа нэг үзэж мүсчгэр хүн биш шүү гэд хөө ястаа өөрөө харин салхи шиг амтан байж чи одоо хэмбэ чи одоо ой. Энэ нэр арга хэрэгс сэтгэж байна нэрэ. Энэ Монголын парламент төлөвш болоогүй юу? Энэ Монгол улсын төрийн түвшээд Монгол улсын төр засгийн институцийн энэ улсын хурлын гишүүд нь өөрснөө олон нийтийн нүдэн дээр өөрснөө юм увээгүй байдал гаргаад хин нэг зодож нүдэж балбал дээрлэгдэг бол дээрлэгдэх хэрэгс сэтгэжсэн. Өмнө ч гэсэн та нар мэдж байгаа мартаагүй бол сайн зэрэг улсын хурлын гишүүнийг яасан байх вэ? Жадамбын инхээр бас азраалаад засгийн газар засгийн газар огцрохгүйгээр хоорондоо маргаантай байсан үед яасан? Гарч ирэл дээрлэхгээл чамтай би өөр газар уулзнаа. Чамтай би өөр газар уулзнаа гэж тэгээд биед нь халдаад байсан. Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Улсын хурлын гишүүний дархан ирэхээр хин нэг зодож нүдэж балбад нүдэж болдгийм үү? Энийг та нар хийж хаа нохоо гүлгнүүд минь ой. Гэхдээ та нар ямар дураараа юм бэ та нар ой. Гэхдээ улсын хурлын гишүүн гэхээр зодож нүдээд балбад хин нэг мөргөж унаагаад дэвслээд болдго юм уу? Одоо хууль ёсны байгуул хандлагатай даваад одоо ханд заяа. Эцэс улсын хурлын гишүүн гэхээр та нар ийм давуу ихтэй байж бол хэрхэж болохгүй заяа өг. Новчлуудыг өгөөч. Хий юм бэ та нар ой. Өөрснөө та нар ийм ёс зүйгүй ямар ч үлгэр жишээ байхгүй байж та нар үгсэн эрдэнэсийн чинь төрийн институцийн ард түмний төлөөлөл мандат замдаад явдгийг. Гэхдээ та нар харж байгаа штэ. Одоо нь улсын хурлын гишүүдээс хин эсэргүүцээд, хин жадлан эсэргүүцээд, хин аимшигын зан гаргаж ийнэгөө та нар бүгдээр харж байгаа. Мөнөөхөл МСС-чүүд болон мөнөөхөл эбичүүдийн айрмал өгөх гэж байгаа штэ үнэхээр нэрээ. Хоцдгийм бэ та нар мосомчууд нэрээ харин аятайхан байгаарэ. Одоо аятайхан байгаар хэрэгс хэтэрж шүү нэрээ. Одоо нэрээ бүрэн дураараа юм бэ одоо нэрээ. Хаашаа чи одоо Монгол улсын иргэдч ухлагийн хөрөсгөд дуурайгаад байгаа юм уу чи ой. Ястаа нэр хэрэг галуу дуурайж хөлөө хугалтан гихчээр чи Монгол улсын иргэдч ухлагийн хөрөсгөдтэй барьцаж төрийн ордонд шанаа өгж байгаа чи бол амжихгүй шүү юм уу? МСС-ийн тороол мань заяа ой. Ойлгож байна уу? Үнэн дураараа маар гүлгнүүдөө харин ой.
Нэр үнэхээр дураараа шүү. Нэр үнэхээр дураараа цааш нь заяа. Хин нэг зодож нүддэг төрийн институцийн байгууллагын ард түмний төлөөлөлтөнд шууд ингээд ордонд ард түмэндээ хүндэтгэл байхгүй. Монгол улсын засгийн газар парламентд хүндэтгэлгүй хандж байгаа асуудал дээр болоод цэг тавих ёстой шүү манайха. Шийдэл тэгрэ. Бүтэн мэд. Би ганцхан үнэмийг хэлээ заяа. Хэрэг галууг дөрөөж хөлөө хугалваа гэгчээр чи Монгол улсын иргэдэж унагийн хөрөөсийн өмнө гарч ирсэн нэг үйлдэлийг давтагдаж чи бол үнэхээр ядаргаа шүү мо их төвшөө ой заяа та нар муусаны дээлтгэл та нар муусаны танхаарал та нар муусаны балмод өнөөдөр атомны нүдэн дээр өнөөдөр төрийн институцийн байгууллагын улсын их хурал дээр өнөөдөр ийм балмод үйлдэл гарч байгаа юм чинь өөр газар бол хүн алаад яач мэтгэр болгож байдаг наад болчих харж чарайны хий юм бэ чи юм уу их төвшөө юм уу гожиг минь чи хий юм бэ энэ хараа тороолууд нь орж барьж идэх чинь хараа битгий сүлжинэ дээ гэж энэ зүгээр улсын их хурлын институцийн гишүүд нь засгийн газрын парламент дотроо хүн амтг зодож дөрдөг хүний бие балуудаар халтдаг энэ асуудалт нь одоо цэг тавина заяа одоо тэр улсын их хурлын тэр ёс зүйн байнгын орон мороод нь хандаад өргөдлөө өгөөч хууль ёсны байгууллагууд өргөхтэй улсын их хурлын гишүүн гэхээрээ та нар ийм дураараа байж огт болохгүй заяа хин нэгнийг зодож нүд болдог хин нэгнийг балбаж нүдж болдог хин нэгний эрүүл мэндэд та нар ингээд шууд усаар хатаж болдог үнэн дураараа улгаачаад юмаа нэрэ үнэхээр нэрэ энэ МСС-д буюу энэ улсын их хурлын гишүүд гэдэг байгаа юм уу нохон гөлгнүүдэд таанд би хийчих та нар бол яг Монголын ард түмний төлөөлөл та нар биш заяа та нар энэ хурдны замын энэ мега төслийг хэрэгээр гацааж нийслэлчүүдийг хэрэгээр сайхан замтай байлгахгүй төлөө та нар тэмцэж байгаа улгаачод гэдэг учирлаа хэлээч чи амар ёслоотой мундаг ерөнхий сайд одоо болж байгаа өстэй одоо яагаад энэ парламент дөнгөж үүд хаалгаа нээж байгаа өдөр танаа улсын их хурлын гишүүд чинь ямар асуудал гаргаад байгаа ямар үйлдэл гаргаад байгаа учирлаа одоо энэ парламентаа та сонгож байна одоо улсын их хурлын гишүүдээ сайдраа томилж байна та одоо шин улсуудыг тавиач та хэрэг үгүй бол зөвхөн улсын их хурлын дарга нь өөрчлөгдөөд ерөнхий сайд болоод бүтэлч нь хэвээрээ яваад яг өмнөх засгийн газар ажиллаж гэсэн үг шүү дээ яагаад залуусаа парламент оруулахгүй байгаа яагаад мундаг залуучуудыг парламент оруулахгүй байгаа насан туршийн энэ сайд нарын суудалд хадаастаа усаад гэж байд юм уу тэгэхээр энэ морь улсын толгойг үншүү байж болохгүй шүү Монгол төрийн залгамж халаа Монгол төрийн одоо энэ үнэхээр засаг солигдоо гэдэг нэр нь өөрчлөлт ерөнхий сайдын нэр нь өөрчлөлтөд сайдлар нь хэвээрээ байж болдго юм уу үгүй нэрээ яг хэлж асууч ерөнхий сайд нь солигдоод сайдлар нь үеийн үед сайд дарга нарын нэрд хадаастаа усуудан тэгээд хадагдаад байж идэг юм уу тэгээ та нар өөрсдөө хийлээ өөрсдөө зохион байгуулалтын ёс зүйтэй байна маань ёс зүйг ёстой дээдлэг ёстой мослоо гэдэг та нар үлгэр шиг юм ярьж байгаа ард иргэдийн тархийг угаана эцсийн бүлэгтэй нэрээ үнэн хэлэхэд нэрээ үндэл нэрээ Монгол төрийн одоо сүүлийн үед энэ засгийн газар ойр орхон огцроо тийм биз дээ энэ чинь бол нэг сайнны ёр биш шүү огт сайнны ёр биш ойлгож байна уу сайнны ёр биш шүү үнэн дураараа юм аа нэрээ үнэхээр нэрээ араа дэндүү нэрээ Монгол улсын төрийг дарамжилсан парламентыг дарамжилсан тийм үү улсын их хурлын гишүүн өөрөө юм ёс зүйгүй байдалтай ийм танхаа балмод заяа тэгээд дандаа хувийн хвшлийн төлөөллүүд нь орж ирээд ийм парламентд даналцаа сууж байна та нар ард түмэнтэй нүр тулна шүү моосоо эмсэсчтэй заяа мо эмсэсч минь энэ наран цэцэг чойж ямцг нөө за энэ минь баяртай гөлгнүүд угаасаа ийм гөлгнүүд үзээч хэрэггүй ийм баасуудад үзээч хэрэггүй моосоо тороод галаа өгдөхөө галаач юм шат
Баярлалаа. Амар ёс зүй яриад, нэг амар ёс зүй яриад идэг. Хаана энэ улсын хурлын гишүүч ёс зүйтэй байгаа. Одоо бүр зүгээр монголчуудад доромжиж штэ. Зүгээр доромжлоод нөгөө одоогийн бүлэг нь одоо хүний зоддог болсон, нүддэг болсон, бадбудаг болсон. Хүний эрүүл мэндийг харддаг болчихсон. Тэгээ бэдэлцээд тэгээд амар ёс зүй яриад байна. Та нарын ёс зүй гэж юу гэдэг юм бэ? Ёс зүйгоо жиггүй улдандаа гişсэн улсууч наад энэ ёс зүйгүй улсын хурлын гишүүч штэ. Хан жоо яруу байгаа шүү. Би жоо яруу байгаа шүү. Уухгүй мó. Эхлээд өөрийгөө цэвэр, эхлээд өөрийгөө гоё байлга. За улсын хурл. Тэгээ та нар өөрсөндөө ихэд анхаарал тавьчаад та нар Монгол төрийн үйл ажиллагааг та нар аваад явна гэж бод заяа. Үнэн даварцсан одоо эдгээр ямар муухай дээрлэхүү хандж байна нэрээ харж хахад шууд зодож нүдээ шууд мөргөж унгаагаа шууд аваад азарлаад чи улсын хурлын юм яг тосгоо мосгоогод бүтээн байгууд хийж байгаа улсууд яагаад улсын хурлд орж юм ярьж болдгүй та нар олон юм гоцч болдог энэ бүтээн байгууд яг үнэн гэлгэрийн туулын хурдын зам гэдэг нь асар хэрэгтэй мега төсөл юм байна. Хин эсэргүүцчиг нөгөө улсын хурлын гишүүд мөнөг лэлбэг дорчод мөнөг МСС-ийн төлөөлөлд үхэлэн хаталтан хуцж байгаа. Та нар өөрсдөө харж байгаа. Миний бэж аягаар ороод хараарай. Нөгөө элбэг доржийн элбэг доржийн сууны үс элбэг доржийн ойр тойрны хүн тийм үү? Тэр Лутачир гэдэг чинь өөрөө тэр МСС компани тэр одоо нэг ямар юмны нуур оюу гол туулын голыг босыг бас яагаад янз бүр болоод хашаалаад янз бүр болж байгаа. Тэгээд тэр МСС гэдэг голбит юу юм нэг юм л яасан гэд юм хийгээ бүтээн байгууд хийж байгаа. Эдгээр хийж болдог Монгол улсын төр засаг нийслэл нь одоо Ухаанда хурдны зам барьж болохгүй юу? Ухаанда ямар ч ёс зүй байхгүй шүү дээ. Зүгээр годомжны за пашаадоста би хүнтэй зодолчод хамаа алга. За ёо. Би годомжид хин нэгэнтэй зодолч ивэл хамаа алга. Монгол төрийн түшээд мөртлөө өөрснөө ийм ёс зүйгүй үйлдэл гаргаад засгийн газрын ордон дотроо хин нэгнийг зодож нүддэг болсон, хин нэгнийг балмадаар доромжилдог болсон, хин нэгнийг зохиж нүддэг болчихсон. Би хэлээд штэ хэрэг галууг дөрөөж хөлөө хугалваа их төвшөө. Чи Монгол улсын иргэдэж унагийн хөлсөд барьцдаг чи хинт биш шүү мө. Чи бол хонхлын тоос шүү иргэдэж хөрөсгийн дэргэд бол заяо. Чи хий юм бэ чи юм өө. Та дээр нь дотоос обо гарч ирсэн аа. Ой өстө даваа далаа чи хүмүүнтэй муудаг гардаг мардаг хүн биш шүү. Гэхдээ гардаг нь чи юм уу дотоос амбуу. Чам шиг юм уу ар салхи дампл мампл бол хүнтэй гадаа гараад зодолч модолдог бол чи юм уу ядаргаа шүү нэрээ. Улсын их хурлын гишүүд нь өөрсдөө ийм дээрэмгийн зодоонч нүдэж хүн хин нэгнийгээ балбас нүдэж болдгийм үү? Олны нүдэн дээр шууд лайв явж гэн шууд улсын хурлын дээр одоо төсвийн байнгаараа хуралдах чинь маш олон иргэд үзэж байгаа. Бид чинь сайн могийг мэдэхгүй. Би бол үндсэндээ энэ туулын хурдны зам гэдэг төслийг бол ягаад дэмжижийнэ гэвэл эцсийн олигархуудын гарах үйл болсон. Өөрснөө энэ зайсанд олон давхар хаустай, эдлэн газартай, олон давхар хотгон барьчихсан ийм улсууд эсэргүүцээд яваад байгаа болохоор миний би дэмжиж иргэнийхээ хувьд үзэл бодоо нийцлэж асаалт нь очиж алхаж явсан. Та нар ингэ бодоод үзтээ. Үнэн даам биш дээ. Шууд зохиод нүдэд бадбаад хавсаж унгаагаад мөргөөл байгаад байдаг ийм улсын их хурлын гишүүд гэж байдаг юм уу? Учирлаа энэ мэндэ одоо хариуцлага тооц. Үнэхээр Монгол улсын иргэдийн ухнагийн хөрсгийг саажсан тэр улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах хууль бол 1992 оны үндсэн хуулинд заалтаа болж хэрэгждэг хууль. Энийг одоо хэрэгжүүлэх нь асар зүй юм байна. Одоо улсын их хурлын гишүүнхээр нэгийг зодож нүдэд балбаад алнаа хятнаа гэд 0 тагтан залруулаад энэ тэн тагтан азарлаад өрөөнд улсын хурлын одоо гишүүд энэ тэнд орж гишүүдээ нэгнийхээ өрөөнд орж азарлаад өөдөөс нь хар усмос архимаг усмос цацаад ингээд дээрлэхэд иж болдго юм уу? Тэгэхээр энэ ерөөсөө цаана асар их улс төрийн ашиг хонжоо байгаа. Тэр золж улс төрчин гэж байгаа. Ийм л улсуудын яг үнэн нүүр царай багийг өнөөдөр Монголын ард түмэн бид нар хуулах ёстой шүү дээ. Эдгээр хитрхи хүчирхийлэл явж хүчирхийлэл үүсгэн шүү нөхдүүдээ заяа.
ямар нэгэн хүчирхийлэл үүсдэг шүү. Та нар Монгол улсын хурлын парламент Монгол улсын төрийг та нар хүндлэхгүй байна. Ойлгож байна уу? Монгол улсын төрийн институт шудраг байх ёстой. Улсын хурлын гишүүд гэдэг Монголын ард түмний төлөөл буюу та нар бидний боол. Та нар бидний төлөө ажиллах ёстой учраас та нар өнөөдөр улсын их хурлын танхимд буюу та нар одоо өнөөдөр асар том ажил яригдаад тийм одоо хурдны замын энэ юугаар одоо яригдчих штэ. Ярьцлага явуулж байна. Хэлцүүлэг явуулж байна. Энэ жахал үед гарч ирээд дуудаж гарч ирээд Нямбатар хайц. Одоо Нямбатарыг мөргөх гэж юм уу? Яг ч. Чи намайг мөргөх хөөе. Гөлөг минь ой. Улсын их хурлын гишүүн гэхээрээ энэ моосаа үнэн даам гарчсан. Иргэд жохногийн хөрсгийн санаачсан улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татах хууль нь зөв юм байна. Ийм ёс зүйгүй парламентод ийм танхаа одоо энэ олигархуудын гар хөл болсон МСС компанид 15 жил ажиллажсэн өөрөө МСС компаниас 15 тэрбум төгрөгийн авцаатай ийм улсын их хурлын гишүүд өндөр бидний төлөөлөл болоод одоо нийслэлийн бүтээн байгуулалтыг шүүмжлээд одоо нийслэлийн бүтээн байгуулалтыг хийж байгаа нийслэлийн удирдлагуудыг цохиж нүдэж балбаад энийгээ болохоор үгүй одоо дураараа юм бэ одоо хайш юм бэ хин энийг зохиж ургаад шүд хамын хуг зохиод 90 хамын хуг зохио хайдсан хавиргийн хуг зохистой гарч ирэх юм уу? За энэ бол миний буруу байсан шүү уучлаарай гэд ингэж өнгөрөх юм уу? Инхээр чи Монгол улс хууль гэж байгаад яах юм? Хууль үйлчлэхгүй байгаа учраас Монгол улсын ирж ухнаагийн хөрсгийн тэр санаач эргүүлэн татах санаачсан хуулийг сайжруулах журмаар оруулж ирсэн бол асар зөв юм байна. Энэ мэтийн улсын хурлын гишүүдийг одоо улсын хурлын дээр ёс зүйн байнгын орон хүлээж аваад авчиад хаалх хэрэгтэй шүү дээ олдын нүдэн дээр. Учирлаа чам тийм иргэний зориг байна уу? Учирлаа. Чамд иргэний зориг байна уу? Өнөөдөр Монгол улсын засгийн газар огцорсон 2 хоногийн өмнө. Өнөөдөр одоо Монгол улсын ерөнхий сайд 35 дахь ерөнхий сайдаар Нямбатарын учир сонгогдсон. Та одоо яагаад иргэний зоригод хурдан дүргэн энэ сайднараа томилохгүй байгаа? Хурдан дүргэн сайдад ажлаа хурдан явуул та. Үед сайдын суудалтай улсууд гэж байдаг юм уу? Засаг огцроход бүх төрлийн сайд нарын 170% хിവэрэ байж идэг. Тэгэд бид шинжилэл өөрчлөлт хийн. Одоо улсын хурлын 126 маш олон залуучууд байгаа шүү дээ. Энэ залуусын төлөөлөлөө оруулаад явж болдгоо мó? Болохгүй мó те? Ихэр ухаандаа наад энэ сайд нар чи хэн томилдгийг учирлаа. Та томилд юм уу? Өөр хүн томилд юм уу? Та энийг нь тайлбарчих. Та өөрийнхөө бүрэн эрхийг хүрээнд та томилдог бах. Ойлгож байна, томилдог бах. Энэ бүр утгыг хатуужгаа сүүлийн үед нөгөө одоо мартааг бол хүмүүс мартааг бол бүгдээрээ мэдж байгаа. Тийм үү, бүгдээрээ мэдж байгаа. Арьцсан намын огшилтай одоо прокурор илүү шүүгч илүү ерөнхий прокурор илүү Эрдэнэ нот гэлээ юм билээ. Нөгөө зориг агсны хэргийн талаар холбогдчихтэй бас ял хэрэгэн мөрөөд ингээд байцаагдаад шүүх хурлаар орж ирсэн этгээд нь одоо Монгол улсын тамгийн газрын улсын их хурлын гэлөө улсын их хурлын тамгийн газрын дэд дарга болчихсон. Энэ зүгээр тохироо яваад байгаа юм биш үү? Та нар болооч учирлаа. Чи өстө нэр миний хурдыг гүйцэх юм бол одоо нэр сайн дараа нь ажиллаа яваад ингийн тэгнэгээд ингээд гой сайхан яриад байна. Яг нүдэн дээр харагдж байгаа байдал чинь болохоо танаа улсын их хурлын одоо ёс зүйн байнгын ороод одоо очихоор энэ гишүүн чинь нэг төвшин заа нэг номер заяа хин нэгнийг зодож нүдэж болдгийм байна. Хин нэгнийг мөргөж хин нэгний эрүүл мэндэд халдаж болдгийм байна. Гэдгийг бид нар харлаа штэ. Монголчууд бүгдээ тэгээ одоо гарч ирээд зүгээр тэрийг юу ч хийж бодохгүй штэ гарч ирээд уучлаарай миний буруу байсан шүү уучлаарай гэд ингэж хилээд ямар ч хариуцлага тооцохгүй явах юм уу? Энэ зүгээр хүчирхийллийн засгийн газар хүчирхийллийн парламент хүчирхийллийн улсын их хурлын гишүүдтэй бид байх юм уу? За та нар мос улсын их хурлын гишүүдтэй та нарыг хүчирхийлээд байгаараа заяа. Монголын ард түмэн асар олоодаа шүү. Асар олон Монгол улсын иргэд байгаа шүү. Та нар Монгол улсын засгийн газрын тэргүү Монгол улсын иргэдийн төлөөлөл та нар заяа. Төрийн институцийн хүмүүс байж та нар засгийн газрын ордонд ийм өвээгөө манайха бүгдээр шеэрлэл тэр юм уу? МСС-ийн их төвшөнд хүртэл шеэрлэл. Нэг шеэрлч манайха МСС-ийн тэр юм уу? Хогийн хулгайч хүртэл шеэрлж. МСС-ийн төлөөлөл штэ наадах чи ойлгож байна уу? МСС компанид 15 жил захирал хийчихсэн. Ойлгож байна уу? Энэ хүний амнаас ухаан удаг гэж гарахгүй. Энэ хүн 15 тэрбум төгрөгийн авцаатай МСС компаниас ийм олигарх нөхдүүд өнөөдөр
нийс Улаанбаатар хотын хөгжлийг гацаагаад ингээд зогсоод бол харамсалтай байна. Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ та нарыг мэдж байгаа шүү дээ. Жадан би инхээр яасан байх нь вэ? Зандаш иргэн сайдын засгийн газар огцох үеийн энэ өнгөрсөн 11 сард өдөө сүлжин дарчин болоод ингээд бас тэр сайн зориг гишүүний бит халж байгаа харагдсан шүү дээ. Чамтай би өөр газар уулзнаа, хөнгүү газар уулзнаа гэж айл сүлдүүд занал хийж штэ. Чамтай хөнгүү газар уулзнаа. Ирчүүлийн ёсоор уулзнаа заяа гэж. Тэгээд утсан мөцийн булааж аваад дээрлгээ дарамт арзаллаад байгаа. Энэ бүгд нь ямар ёс зүйн хариуцлага хүлээлгэжээ. Энэ мэтийн чинь асуудал ингээд явахад аимшид удахгүй нэг өдөр улсын их хурлын гишүүд нэгийг алах юм байна. Энэ янзаараа бол. Одоо нэг төвшин гэдэг хөдөгчийн айн ой ард түмний нүдэн дээр өнөөдөр ингээд тэр нийс Улаанбаатарын нэгдүгээр одооч даваа тадаг зодож нүдэж байгаа юм чинь хөнгүү камергүй газар хүнийг бараг зодонтой алаа ичих юм байна. Үгүйсэхгүй суулгаас үгүйсэхгүй ийм балмад хэрцгий ийм навшнууд өнөөдөр араа яг үнэнгийг хэлээ л да. Золж байгаа тэгээ тэр одоо туулын урдын замыг жадлан эсвэл улсын их хурлын гишүүний та нар хийсүг мэдж байгаа л да. Уус төрч ийм л юм дээр уус төрчгүй бид яаж бодлоо чигээд шууд үнэн нүр царай багаа шууд хэлж байгаа. Өнөөдөр уус төрчлөлтөөс болоод хамаг том төслүүд дуусч байгаа. Ойлгож байна дуусч байгаа. Араа дэндүү юм аа нэрэ үнэхээр нэрэ улсын их хурлын гишүүд нь улсын их хурлын гишүүдчгээ байж чадахгүй. Одоо ерөнхий сайд учрлаа. Хурдан түргэн ялцгаахгүй шиг та өөрийнхөө эрх мэдлийн дагуу яг өөрийнхөө яг Монгол улсын төлөө зүтгэж хийж чадах энэ улсуудаа сайдтай томдооч. Энэ сайд надад сэлгээ хийгээч. Хийхгүй мó? Хийхгүй мó? Үе сайдын зогдоосоо тэр гадаад хэргийн сайд тэр Батлан хамгааллын сайд тэр тэрний сайд энэний сайд гэдэг ингээд бүр бурхан бошоос зурцсан сайд нар юм уу? Тэгвэл тэрийг хийж. Энэ засаг төр солигдсон нэг сайд баг солигдохгүй юм байна шүү. Үргэлжлээд ингээд явнаа гэдэг ингээд тэрийг хийж. Тэрийг ард түмэндээ тайлгнаж учрлаа. Тэр тийм зэрлэг байж болохгүй шүү дээ нэрээ. Одоо яалчгүй тэр 5 тэрбум 2 тэрбум 980 сая төгрөгийн асуудал гарч байгаа хууль зүйн сайд асан бэйгээр ямар ч явж байгаа юм шиг байна. Явж байгаа юм шиг харахад тийм үү? Өөр явж байгаа юм байна уу? Нөө барилга хот байгуулалтын сайд гээд Батамолгийн хамаар бүхий улсууд нь маш олон тэрбумын хохиролтой гээд ингээд маш олон иргэж жагцад тэмцээд өсөлтөн зарлаад байгаад байна. Нөө тэр сайд нь хэвээрээ байжлах жишээ нэ. Ийм байж яаж төрийн ертөнцийн өөрчлөлт оруулаад яаж ингээд сайд дарганаар өөрсдөд мундаг явж байгаа гэж ярих гэж байгаа юм бэ та нар ой. Тэгээд амар ёс зүйтэй байна мэн гэд ингээд хаана ёс зүй ба улсын их хурлын гишүүн ёс зүйтэй байх ёстой бүгдийг инк ёстой тэг ёстой гэд ингээд та гоё яриад байдаг ярьсан хэлсэн болгон чинь зөрөлдөөд яваад байдаг учрал ерөнхий сайдаа энэ юу гэж юм болж байгаа одоо ухаандаа яад юм бэ та манай сайд удаач гэд би санал тавьлаа хүлээгээд байна би оо сайд болмооргүй байна яг нэг хүлээж одоохондоо хүлээж аваад алстаа хүлээж авна гэж яриад. Энэ одоо юу гэсэн үг юм бэ? Гэхдээ энэ улсын их хурлын 126 гишүүд буюу энэ Монгол Ардын намын 200 гаруй мянган гишүүд 300 гаруй мянган гишүүд чинь ерөнхий сайдын туслагч юм уу? Ямар нэгэн сайд ч юм их хурлын дарга хийчих хэмжээний төрийн өндөр албан тушаалтан байхгүй юм уу? Зүгээр жүтгэрийн тойрог гэж хэдхэн тойны хэдэн сайд нэртэй улсууд ингэж гарч ирээд тэр болно, тэр болно, энэ санал тавьсан, тэр санал тавьсан гэд энэ төрийн санал суудал ширээ 8 тушаа юм шиг харагдаж байна. Эн чинь бүдүүлэг байна учрлаа. Би бол улсын их хурлын дараагаар одоо тэр амар сайхан гэдэг үнийг 50-аас гэж бодож байгаа. Ёс зүйтэй. Ядаж ёс зүйтэй. Ядаж хин нэгний тохиол цагаагаар яваад байхгүй. Яг өөрийнхөө ажлын хэмжээний хүн байна гэдгийг миний би харж байгаа. Хараад дэндүү юм даврах хойшоо цааш нь штэ. Бид Монгол улсын иргэд юм уу та нар бидний эзэд юм уу? Хогийн улсын их хурлын гишүүдээ ой. Та нар бидний төлөөлөл юм уу? Та нар бидний боол юм уу? Өнөөдөр МСС-ийн төлөөлөл буюу улсын их хурлын гишүүн их төвшин ёс зүйгүй дээрэмгүй энэ зүгээр энэ яг камерд илт хүнийг ингэж зодож нүдэж хүний би одоо унгаагаад одоо яаж балиад гэнэ үзсэн юм аашээ. Янз бүр болгоо тэгээд занл хийгээд тэгээд ямар ч хариуцлага тооцохгүй. Тэр талаар учрал дуурахгүй ш дуграаж учрлаа бай. Дуурахгүй мө та нар ой. Та нар хариуцлахгүй ард түмэн хариуцлага тооцоолж шүү харин заа ёо. Тэгээд нэг гарч ирээд одоо ярьсан хөрөө тий.
Миний буруу байсан байсан. Миний буруу шүү. Уучлаарай. Яг ч миний буруу байсан. Ингэж хилээд ямар ч ёс зүйн хариуцлага байхгүй, ямар ч хариуцлага тооцохгүй учраас Монгол улсын иргэдэж ухнаагийн хөрөсөг улсыг урьдчилан гишүүдийг эгүүлдэн татах хууль буюу 1992 онд үндсэн хуулинд заалттай байсан хэрэгжлэгэн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Энэ мэтийн баашганарыг шууд явуулах хэрэгтэй шүү дээ. Баяртай. Шууд тэр ёс зүйн хөрөөр ороод улсыг урьдчилан сон тураалгаа шууд тэгээд явуул. Дэндүү балмад байгаа хин нэгнийг зодож нүдэж болдог болсон. Улсыг урьдчилан гишүүн буюу Монголын ард түмний төлөөлөл болсон энэ новчнууд нь тэгээд парламенттай хин нэгнийг зодоод мөргөөд нүдэд хавсарч унгаагаад байж идэг. Энэ тэгэл зүгээр учирлаа. Тэгээ одоо сайдлаараа томилно гэдэг байгаа. Дандаа энэ зүгээр засаг солилж байгаа болохоо сайдтайг нь яг хിവэрэ. Тийм биз дээ. Одоо тэр гадаад хэргийн сайд гэж батцаг гэдэг хүн ч яасан хүн болоод сайдын суудлаа насан туршдаа сайдын суудлал хадаалтаа ном уншилчих юм уу? Гүнээр батцаг нь одоо тэгээд гадаад хэргийн сайдаар маш за яха батцаг сайдын хувьд бол асуудал гараад гадаад хэргийн яамыг сайн аваа явж болно. Бусад сайдар нь одоо яацуусууд юм бас. Зүгээр л араасаа гэж томилдоод ингээд яваад байж байгаа. Байнгал томилгоо энэ засаг огцрог байнгал бүх төрлийн томилгоо бүх төрлийн төрийн институт хууль ёсны байгуул бүгд солигдно одоо. Энэ бол тодорхой. Тодорхой шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь би ганцхан туулын хордны замгаа бүтээн байгуулалтыг зогсоох гээд гацаах гээд чичрээд ингээд дайраад шүү дээ. Улсын хурлын гишүүд ч зөөн зарим гишүүд чи би бүх гишүүдийг хэлээгөө энэ эмсэлчд буюу эбичд буюу энэ новшнуудын айрын дараад байгааг мэдж байгаа. Энэ усуд яагаад тэр хууль зүйн дотоодын сайд БХ гэдэг үгний талаар яагаад ярихгүй байгаа? 5 тэрбум, 2 тэрбум, 980 сая шилжүүлсэн баримтууд нь бүгдээр байгаа штэ. Энэ бүгдийн хажуугаар чив чимээгүй нүдэн болоо чихэн төдий өнгөж болдгийм үү? Болох юм уу? Энэ нь тэгээ шудраг юм уу? Энэ тэгээ зөв зүйлтэй алхам юм уу? Энэ ингээ зөв юм уу? Улсын их хурлын гишүүд буюу Монголын ард түмний мандатыг авч гарч ирсэн энэ нөхөн энэ яг үдэ болоод тэгээ жагсаалтыг авсан байлгүй дээ. Эв төвшин гэж би тойрогтой ялт байгуулад гарч яах гэж сонсоогүй юм байна. Энэ альсан намын дээр жагсаалт гэдэг ямар гарч ирсэн мориулсан толгойг хүмүүс байгаа ш надад ч ойлгож байна уу? Хин нэгний дараалал хин нэгний тохоогоор заяа. Одоо эмсэс компани болохоор 300 газар голфын талбай буюу цэцэл түрээлэн дээр том газар барьж болдог. Тийм үү? Монголын төр засаг нийслэл нь болохоор нэг соёлын төв барихад бариулахгүй гэдэг. Ийм даабад стандарт ийм дээрлэхгүй байж болох юм уу? Асуудал нэг мөсөн энэ засгийн газар эмсэсийн засгийн газрыг нэрлэжээч. Монгол улсын засгийн газар биш. Эмсэсийн засгийн газар гэдэг биччих заяа. Тэрэн дээр юм бэ. Угаасаа ойлгомжтой юм байна угаасаа. Одоо засаг төр солигдоод бас нэг залуу сайднаар гарч залуучууд бас дуграад явах болов уу гэдэг ингэсэн боловч бүр хоошоо цаашаа шууд зодоод нүдэд балбаад хүчирхийл явагдаад нүдэд ингээд байж идэг. Ингээд ирсэн яах ч гэдэггүй. Гарч ирээд миний буруу байна. Би зогсон миний буруу шүү гэж хэлээд ингээд өнгөж хэмжээний ийм улсын хурлын улсын хурлын институт буюу Монголын ард түмний төлөөлөл болсон төрийн өндөр албан тушаал автангууд өөрснөө ийм өвөөгүй өөрснөө ийм дээрэмгий өөрснөө ийм хүн биш хараатны шиг байж болохгүй хааж бодож байгаа миний хувьд. Та нар юу гэж бодож байгаа? Тэр эмсэсийн тэрмө тороолт хүртлэн ширлэдэг. Үнэн дураараа юм бэ яасгаад одоо хин нэгнийг зодож нүдэж балбаад улсын хурлын институттай балбаж нүддэг хин нэгнийг хүчирхийлдэг зоддог нүддэг ийм улсын хурлын гишүүд байгаад байвал энэ Монгол төрийн институт ягаад явахгүй? Хизээч явахгүй. Ганцхан хүний юм дээр шүү харин. За манайхаа ингээд лайв өндөрлөө. Тэгээ цааш нь ширлээд өгөөрэй. Ийм дээрэмчин, ийм алуурчин тийм үү? Ийм байдлаар хүний ихэнд халтдаг, ийм нэг талыг дайрдаг энэ хогийн эмсэлчүүд бол зайлаарай гэж хэлмээр байна тий. За ийм биш үү манайхаа.